Бизнес эрхлэгчдээ зах зээл дээр маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг хэдий ч хэрэглэгч бүрд ашиг тусыг нь танил чадалгүй лангуун дээр үлддэг. Тэрхүү барааны соёлыг худалдан авагчдад танилцуулахад бизнес эрхлэгчдэд санхүүгийн асуудал тулгардаг. Мижи телевиз айл бүрт дэлгүүрнээлээ. Бизнес эрхлэгч танд ховор төрлийн бараа бүтээгдэхүүн байна уу? Тэгвэл бидэнд хандаарай. Сайн мэцхан үзэгчдээ хамгийн сүүлийн үндэсний үйлдвэрлэл гутал хувцас эдлийн эдлэгийг уртсгадаг гайхалтай бүтээгдэхүүн Nano Protect-ийг танилцуулахад таатай байна. Nano Protect-ийг Герман технологиор олон улсын стандартын дагуу боловсруулан гаргадаг бөгөөд хүний бие байгаль орчинд хор нөлөөгүй эко пассворттай бүтээгдэхүүн юм. Nano Protect-ийн сүлжмэл, даавуу, илэг, эсгий, хамт зэрэг гүлгэр биш гадаргууг ус түлхэх шин чанартай болгож өгдөг. Дээрх материалуудаар хийгдсэн малгай, зоонтог, гутал хувцас эдлүүд болон автомашины суудлын бүрээс, буудангийн бүрээс хэвс, цүнх зэрэг бүхий л материал дээр хэрэглэж болдгоороо онцлог давуу талтай. Nano Protect-д агуулгадж буй нано хэмжээст жижиг хэсгүүд нь гадаргуу дээр маш нэмгэн өсөрхөг бүргүүл бүтцийг үүсгэдэг. Ингэснээр гадаргуугийн нөхрөхөг байдал нь хэдэн сая дахин жижигэрч илүү жигд болж өгдөг. Иймд жигд гадаргууд ус болон шингэний гадаргуудаа шүргэлцэх хэсэг маш бага болдог учраас шингэн зүйл нэвчиж орохгүй болдог байна. Уг бүтээгдэхүүн химийн ямар ч хорт нэгдэл агуулаагүй өнгөгүй учраа хувцас эдлийн харагдах байдал нөлөөлөхгүй. Мөн материалын амьсгалах чадвар, агаар нэвтрүүлэх чадварт сөргөөр нөлөөлөхгүй. Мөн ямар ч химийн бодис ороогүй учраас ямар ч өвнөргүй гэдгээрээ онцлогтой. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ нэгдүгээрт хувцас эдлээ цэвэрлэхдээ савнгийн үлдэгдлийг усаар маш сайн зайлж, тоос шороог бүрэн арилгасан байна. Хатсан хуурай байх шаардлагатай. Сайн цэвэрлсэн байх тусам үр дүн илүү сайн байх болно. Гадаргууны эцсийн боловсруулалт лактай, гүлгөр, будагтай, вакстай тохиолдолд бүрхүүл үе тогтохгүй болохыг анхаарна. Хоёрдугаарт шүршин. 20 см-ийн зайнаас жигд нортол шүршин 10 минут байлгасны дараа дахин давхарлан шүршин. Нэг удаа хэд нортол шүршихээс багаар давхарлаж шүршвэл илүү үр дүнтэй байдаг. 3-дугаарт хатаан. Тасалгааны температурт ус хөрвөлгүй хатаан сенс гэх мэт түргэн хатаах хэрэгслээр хатааж болохч нано бүрхүүл бүрэн тогтворчход 24 цаг шаардлагатай. Nano Protect-ийг хэрэглэсэн байхад хэр удаан тогтвортой байх нь таны хэрэглээ болон таны хэрэглэж буй материалын бүтэц шинж чанар хэр сайн цэвэрлсэн болон хэр зузаан бүрхүүл тогтсон бэ гэдгээс ихээхэн шалтгаална. Үргдэх, шүргэх, нугалрах, угаах зэрэгт багаар арилна. Жишээ нь илгэн материалтай гутлын хувьд 7 хоногт 3-аас 4 өмсөж тогтсон тоосыг хөнгөн арчаад яваад байхад бүрэн арилтал 2 сар орчим болно. Nano Protect-ийн ус түлхэх шинж чанар нь муудсан боловч шингэн нэвчгээс хамгаалсан хэвээр байна. Тиймээс ус түлхэх шинж чанарыг дахин нэмэгдүүлэхийн тулд дунджаар 6-аас 7 удаа умсны дараа нэмж шүршвэл тохиромжтой. Нэмж шүршгэд анх шүршснээс бага хэмжээний Nano Protect орно. Угаалгын машинаар угаах үед материалаас шалтгаалаад ойролцоогоор 10% орчим нь арилна. Тиймээс угаасны дараа нэмж шүршвэл тохиромжтой. Шүрсний дараа ямар нэг механик нөлөө үзүүлэхгүй, юунд ч хүргэлгүй, гэртээ байлгаад байвал 2 жил болсон ч хамгаалсан хэвээр байна. Харин усанд норохгүй зүйлийг яаж угаах билээ гэж та санаа зовж байна уу? Савн болон угаалгын бодисууд нь норгох чанар маш өндөртэй байдаг учраас ус түлхэх шинж чанартай гадаргууг норгож, бохирлыг арилгаж чаддаг. Тиймээс хамгаалагдсан хувцас эдлийг угааж хэрэглэхэд жирийн цэвэрлэгээс ялгаагүй байдаг байна. Ингээд та өөрийн өмсөж буй гутал хувцас, автомашин болон гэр орны тань эдлэл хэрэгслийн эдлэгийг уртсгах ямар нэгэн толб тогтох вэ гэхээс айх шаардлагагүй боллоо. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах, эдлэгийг уртсгах ухаалаг хэрэглээ таны сонгол Nano Protect.